Сайн байцгаана хүүхдүүдээ. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За өнөөдрийн хичээлээр бид бетон шалын зураг бэлтгэх тухай үзнэ. За тэгэхээр бетон шалыг зутгахаас өмнө урдчлан мэдээж гадрууг сайдэр бэлтгэх ёстой тухай түрүүчийн хичээлээр бид нар үзье. Тэгэхээр өнөөдрийн хичээлээр бид нар зургийг хэрхэн бэлтгэх тухай үзэх болно. За тэгэхээр зургийг ажлын талбай дээр бэлтгэхдээ үндсэн хоёр аргаар бэлтгэж болно. Нэгдүгээрх нь яах вэ гэхээр зэрэг бэлэн бетон худалдаж авч болдог. За энэ нь төвлөрсөн үүслээс бетон зураг маань тодорхой зориултын машинаар тухайн гадаргуу дээр татан төвлөрүүлэлтийн ажил хийдгээ гэсэн үг. За хоёрдугаартх нь яах вэ гэхээр зэрэг гар аргаар эсвэл бага уурын зураг төхөөрөмжөөр төслийн байран дээр тухайн бетоныг зурж бэлтгэнэ гэсэн үг. За хэрвээ том хэмжээний барилга байгууламжид бетон шалны ажлыг хийж байгаа тохиолдолд төвлөрсөн мөөцлөөс бетоныг авах нь илүү баталгаатай, илүү найдвартай байдаг. Тэр нь юу ямар ач холбогдолтой юм бэ гэхээр зэрэг бетоны найрлага нэгдүгээрт хэмжилт наривчлалтай байна. Хоёрдугаарт стандартын шаардлага хангасан ийм хэмжээний зурмаг барилга дээр ирнэ гэсэн үг. За хэрвээ жижиг хэмжээний талбай дээр бетон шалыг цутгах гэж байгаа тохиолдолд тухайн хэрэглэж байгаа зурмгийг ажлын талбай дээр бэлтгэж болно. За хичээлээ үргэлжлүүлье. За бетон зурмгийг бэлтгэхдээ нэг буюу хоёр шаталтай технологиор тухайн зурмгийг бэлтгэдэг байгаа. За бэлтгэхдээ нэг шаталтай гэдэг нь юу хэлж байгаа юм бэ гэхээр зэрэг тухайн бетон зурманд орж байгаа материалуудыг холбогч болон дүүрэгч материалуудыг хооронд нь холиод нэг тэр пүнкэрлөө хийгээд тухайн хийсэн зурм маань өөрийнхөө хүндийн хүчээр хоорондоо холилдоод тухайн зурсан зурмаг нь тээврийн хэрэгсэлд хутгагдаад тээврийн хэрэгслөө шууд орж байх юм бол үнийг нэг шаталтай технологиор зурмаг зурах гэж нэрлэдэг. За хоёр шаталтай технологиор бетон зурмгийг зурах гэдэг арга гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр зэрэг өөрийн жингээр тухайн өндрөөс тухайн бетон зурмагт орж байгаа материалуудыг холиод тэгээд тэр зурмууд маань тэр пүнкертэй холилдсныхаа дараа дамнуургаар тухайн зурмаг нь буцаж тунгагдаж гарч ирж байгаа энэ технологиор зурж явах юм бол үнийг хоёр шаталтай технологиор бетон зурмаг зурах гэж нэрлэнэ. За тэгэхээр ер нь энэ барилгын талбай дээр төслийн байран дээр бетон зурмгийг шууд ингээд зурж байгаа энэ аргаар хэрэгжилж байгаа тохиолдолд тухайн зурмгийн найрлагыг маш сайн анхаарах хэрэгтэй. За тэгэхээр энэ дээр тухайн зурмгийг зурж байгаа тэр ажилтан маань өөрөө мэрэгжлийн ажилтан байх шаардлагатай. Тийм учраас түүнийг урдчлан бэлтгээд тухайн зурмгийг цутгах байгаа барилгын талбай руу шахуургын аргаар шахаж бэлтгэж нийлүүлнэ гэсэн үг. За бетон шалыг цутгаж эхлэхээс өмнө бид нар тухайн гадаргуу дээр төвшин тавих буюу маяг байгуулах ажлыг зайлшгүй хийсэн байх шаардлагатай. За тэгэхээр төвшин ямар ач холбогдолтой юм бэ гэхээр зэрэг том хэмжээний гадаргуу дээр буюу том хэмжээний өрөө тасалгаанд бетон шалыг хийх гэж байгаа тохиолдолд бид нар заавал тухайн өрөө тасалгаанд шалны төвшинг тодорхойлсон байх шаардлагатай. За тэгэхээр багш нь энэ зурган дээр юу харуулахыг зорьсон юм бэ гэхээр зэрэг бетон шалан дээр маяг байгуулсан байгаагаар энэ зурган дээр харуулахыг зорьсон. За тэгэхээр маяг гэж ер нь юу хэлдэг юм бэ гэхээр зэрэг том хэмжээний гадаргууг жижиг хэсгүүдэд хувааж өгж байгаа энэ хуваалтыг хийж байгаа энэ аргыг бид нар маяг гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ зургийг бүгдээрээ ажиглая. За нэг гэсэн энэ дугаарын доотлолт байгаа энэ хэсгийг бол бид нар бетон шал цутгацсан байна гэж хэдүүлээ төсөөлье. За хоёрдугаар энэ энэ хэсгийн дөрвөлжинг бид нар цутгаагүй бай гэж төсөөлье. За тэгэхээр 3-ыг мөн адил цутгасан, 4-р игнэний энэ хэсгийг мөн цутгасан гэж үзэхэд за 2 4-р игнэний хоосон зайг 1 3-р игнэнд цутгацсан байгаа энэ бетоны төвшөнд тохируулаад нэг хажууд байгаа 2-р игнээг мөн 3-ын хажууд байгаа 4-р игнэний энэ хоёр хоосоо орон зайг энэ цутгацсан байгаа бетоны төвшөнд тохируулаад энэ хэсгийн бетоныг цутгах
боломжтой юм аа гэдгийг багш нь харуулахын тулд энэ зургийг та бүхэнд ингээд зурлаа. За тэгэхээр энэ өрөө тасалгаанд ер нь төвшинг тавьж байгаа энэ ажил маань өөрөө маш наривчлалтай бөгөөд төрөл бүрийн хэмжин шалгах багаж ашиглаж иж одоо энэ төвшин тавих энэ ажлыг хийж гүйцэтгэдэг. За тэгэхээр бүгдөө дараагийн зургийг ажиглая. За дараагийн зурган дээр багш нь юг харуулахыг зорьсон бэ гэхээр зэрэг энэ өрөө тасалгааны өндрийг хэмжсэний дараа за жишээлбэл өрөөний дөрвөн болон дээр одоо лазераар тэр өндрийн хэмжээг шалгаж үзсний дараа өрөө тасалгааны шал маань аль нэг тийшээ хөвгий буюу хазгаа байгаа тохиолдолд тухайн шалыг хар шалан дээр бид нар бетон шал цутгахдаа энэ алдааг заавал зассан байх шаардлагатай. Энийг юугаар засах вэ гэхээр зэрэг төвшин тавиад тэр төвшингээр бариулж хийж байгаа бетон цутгалтын ажлаар тухайн шалны алдааг бид нар засаж цутгах ёстой гэсэн үг. За ингэхдээ багш нэг жишээ дурдъя. За энэ зурган дээрээ ажиглахад тухайн өрөө тасалгааны дөрвөн болон дээр хэмжээ тавьж үзэхэд за энэ хэсэг дээр буюу ааш нэг хэсэг дээр бетон шал маань 5 см-ийн зузаантайгаар цутгахтаар байна гэж бүгдөө төсөөлье. За ааш 2 буюу нөгөө талын эсрэг талын ханан дээр ингээ хэмжээ тавьж үзэхэд энэ буланд шалны төвшин 15 см-ийн зузаантайгаар цутгахтаар байж болно. За тэгэх юм бол бид нар энэ хоёрын хооронд мята буюу утас татаад тэр утасны төвшөнд нь бариулаад бетон шалыг зөв тэгшин цутгана гэсэн үг. Зөв тэгшин цутгана гэсэн үг. За ингэснээр тухайн өрөө тасалгаанд цутгагдж байгаа шал маань яг үг хэр зэрэг бетон цутгалтын ажил маань өөрөө тэгшгэн болно гэсэн үг. За ингэхдээ бид нар төрөл бүрийн хэмжин шалгах багжуудыг ашигладаг. За энэ дээр болохоор метр байж болно, тэгш ус байж болно. За багш нь түрүүчийн хичээлүүд дээр та бүхэнд хэмжин шалгах багжийн тухай үзчихсэн. За тэгэхээр тухайн хэмжин шалгах багжуудыг энэ бетон шал цутгалтын ажилдаа мөн ашиглана гэсэн үг. За маякийг бид нар барилгын талбай дээр буюу төслийн байран дээр байгуулад төвшинг буюу энэ маякийг байгуулсны дараа бид нар бетон цутгалтын ажлаа хийдгээ гэж багш нь сая дурдсан. За тэгэхээр маякийг дараах төрлийн одоо материалуудыг ашиглаад маякийг байгуулж болно. За нэгдүгürt металл профиль ашиглаж болно. Мөн мод ашиглаж болно. Мөн зуурмаг буюу тухайн одоо төслийн байран дээр ашиглаж байгаа зуурмгийг мөн ашиглаж болно. Мөн зуурмганда түргэн бэхжүүлэгч буюу гөлтгөн хольсон энэ одоо зуурмгийг мөн бетоны төвшин тавих ажилдаа мөн ашиглаж болно гэсэн үг. За тэгэхээр энэ төвшин тавих ажлыг бид нэр хийж гүйцэтгэхдээ мөн хэмжээ шалгах багжийг багш нь сая ашигладаг гэж дурдсан. Үүнээс гадна бид нар ажлын зурагтаа сайтар ажилласан байх шаардлагатай. Урдчлаа тухайн өрөө тасалгаанд ямар шал хийх гэж байгаа юм бэ гэдгийг бид нар ажлын зурган дээрээсээ хараад тодорхойлсон байх шаардлагатай гэсэн үг. Тэгэхээр энэ ажлын зургийг сайтар ажил эхлэхээс өмнө одоо танилцаад уншсан байх, мэдсэн байх шаардлагатай гэсэн үг. За үүгээр өнөөдрийн хичээл маань өндөрлөж байна. Дараагийн хичээл хүртэл түр баяртай өгтөдөө.